Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Та бүхэнд Монгол Дамакая бяцлаглалын төвөөс бэлтгэсэн relaxing дамаг хүргэх гэж байна. Дамакая мэдлэг буюу ариун судрын үнцэнтэй мэдлэгийг хаанч хизээж хүлээн авах боломжтой юм а. Ариун судар нь бидэнд дээд мэдлэгийг өгч амьдралдаа өдөр бүр хэрэглэж болох олон сайхан ухаарлуудыг өгөх учраас та бүхэн аз жаргалтайгаар хүлээн аваарай. Ингээд та бүхэндээ аз жаргалын хуудас цувралыг танилцуулъя. Энэхүү цувралаар хүмүүр өөрсдийн амьдралаа өөрчлөхөд тус болох үйс олон чухал агуулгыг багтаасан байгаа. Аз жаргалыг бүтээснээр бидний амьдралын мөн чанар алхамаар дээшилдэг байна. Энэ дэлхийд ирэхдээ бид чинь юу чгүй хоосон ирсэн шүү дээ. Гисэн хэдий ч өнөөдөр бидэнд гэр бүл, байшин, мөнгө, машин гэх мэт бүхий л зүйлүүд байна. Харин эцэст нь бид бүх зүйлээ орхиод л явна. Энэ байгаа бүх зүйлс нь төр зургийнх юм. Ингээд та бүхэндээ аз жаргалын 38 алхмыг танилцуулъя. Аз жаргалын 1-р алхам нь буянтай үйл хийх. Бид бусдад буян түгээж амар амгалан бий болгосноор бидний дотоодод нэгэн өөр баяр баясгалыг төрүүлдэг. Тэрхүү баяр баясгал нь алхамаар өссөөр илүү их аз жаргалыг бүтээдэг байна. Та амьдралдаа хэдий ч нэ баяр баясгалыг түгээж чадна. Таны амьдралд аз жаргалын алхам төдий ч нэгээр агих болно. Амар амгалангаас үүдэх аз жаргалын 38 алхмыг өөрсдийн энэ амьдралдаа хэрхэн бий болгох, гэр бүл, найз нөхөд, нийгэмд тайван сайхныг түгээхэд аз жаргалын 38 алхам туслах болно. Та бүхнийг аз жаргалын цувралтай хамт байгаарай гэж зөвлөе. Дараагийн хэсэгт та бүхэндээ аз жаргалын 2-р алхмыг танилцуулан сонирхолтой яриа өрнүүлэх болно. Relaxing дамаатай үргэлж хамт байгаарай. Бэлтгэсэн Монгол Дамакая бяцлаглалын төв.